За бид бурхан буулт хийх талаар ярьж байсан. Одоо 2 дахь хэсэг. Олон хүний буулт хийхэд хэцүү болгодог нэг зүйл бол мөнгө юм аа. За тэгээд энэс өмнө л ер нь буруутгалыг хүлээж авалгүй өөрийгөө хамгаалах гэж яараагүй үедээ бүх зүйл бурхан даатгаснаа мэдэж болно. Бурхан дүргсэн зүрх сэтгэл нь хүний харилцаанд хамгийн сайн илэрдэг. Хэрвээ бурхан зүрх сэтгэлээ өгсөн бол бусад хүнийг гадагш түлхэхгүй, өөрийнхөө эрх ашиг ярихгүй, зөвхөн өөрийгөө бодохоо болдог. Олон хүнийг буулт хийхэд хэцүү болгодог зүйл мөнгө юм. Ихэнх хүмүүс мөнгө ингэж боддог. Би бурханы төлөө амьдрмаар л байна. Бас мөнгө их олцоход тэтгэврт гарч амар тайван амьдрмаар байна. Харин тэтгэврт гарна гэдэг нь бурханд буулт хийсэн амьдралын зорилт болдоггүй. За үргэлжлээд бурхан буулт хийх талаар олон хүнийг буулт хийхэд хэцүү болгодог зүйл бол мөнгө юм. Ихэнх хүмүүс ингэж боддог. Би бурханы төлөө амьдрмаар л байна. Бас мөнгө их олцоход тэтгэврт гарч амар тайван амьдрмаар байна. Харин тэтгэврт гарна гэдэг нь бурханд буулт хийсэн амьдралын зорилт болдоггүй. Учир нь бидний хамгийн том ашиг сонирхол мөнгө болон бурханы дунд өнгөөр уучлалт байна. Есүс та нар бурхан болоод эд баялагт хоёуланд нь зэрэг үйлчлэж чадахгүй гэж цэнхэр өнгөрөхөөр эзэн дотор дуу байж түүнийг төвчл төвлөрөх өөрийнх нь замаар амжилт олгочоос хорон башир явуулгаа биелүүлдэг хүнээс болж тэр чинь эвдүү. Хинч хоёр эзэн зэрэг үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзий ядаж нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч нөгөөг нь зэвүүцнэ. Та нар бурхан эд баялаг хоёрт зэрэг үйлчилж чадахгүй. Санаа бүү зов Матай 6:20. Эд баялагч нь хаана байна? Зүрх сэтгэл чинь тэнд бас байх болно. Матай 6:21. Буулт хийж өөрийгөө өргөсөн хамгийн том агуу жишээ бол Есүс юм. Есүс загалмайд цовдлогдож нас барахынхаа өмнөх шөнө бурхны төлөвлөгөөнд буулт хийсэн. Есүс Абад аава танд бүх юм боломжтой. Надаас энэ аялыг адагсуулаач. Гэвч миний хүсэж байгааг бус харин та юу хүсэж байгаагаа хий гэлээ. Буулт хийх ерөөл. Харин Есүс бурхан минь та энэ зовлон зайлуулах чадaltaй бол зайлуулаач гэж залбираагүй. Учир нь бурхан энэ бүх зүйлийг хийж чадна гэдгийг Есүс аль хэдийн мэдэж байсан. Тэгээд энэ зовлон зайлуулах нь таны төлөө бол зайлуулаач. Харин энэ зовлон таны зориг биелэхэд хэрэгтэй бол би түүнийг хүсэж байна гэж залбирсан. Жинхэнэ буулт хийх үед аава хэрв энэ асуудал, энэ зовлон, өвдөлт, мөн энэ нөхцөл байдал таны зориг, таны алдалт хэрэгтэй бол битгий зайлуулаач гэж хэлдэг. Тэр хэмжээнд хүрч төлөвшөх амаргүй. Есүс цус хөлсөө гаргах хүртэл зовж шаналж байсан. Буулт хийгээд амьдралаа өргөх нь хэцүү зүйл. Бидний хувьд инх нь өөртөөхөө уг мөн чанартай тэмцэх ширүүн даа юм аа. Буулт хийх ерөөл. За энэ юу гэсэн үг? Бурханд өөрийнхөө амьдралыг бүрэн төгс өргөх үед хэрхэн эвээгддэг талаар Библи бидэнд тодорхой хэлж өгдөг. Нэгдүгээрт бид амар тайван болдог. Одоо түүнийг таньж түүнтэй эвтэй байх тун. Тэгвэл чамд сайн нь ирэх болно. Йов номны 22:21. Хоёрдугаарт эрх чөлөөтэй болох болно. Харин бурханд талархалтан байг. Яагаад гэвэл та нар нүглийн болоод байсан боловч өөрсдөд чинь өгөгдсөн уг сургаалын хэв маягт зүрхнээсээ дуулууртай болж нүглээс чөлөөлөгдөн зөвийн боолод болсон юм а. Ром 6:17-18. Гуравдугаарт бид амьдралдаа бурхны хүч тусыг хүртэх болно. Байнгын уруу татах хэцүү асуудлуудаа Есүс даатгах үед түүний хүчээр бүх зүйл шийдэгдэх болно. Йошуа амьдралынхаа хамгийн том дайн тулаанд орохын өмнө бурхантай ярилцсан. Тэрээр бурхны өмнө өвдөг сүгдэн хүндэтгэл өргөн бүх төлөвлөгөөгөө даатгсан.
Тиймхүү буулт хийснээр Ероход ядалт байгуулж чадсан. Энэ бол тод жишээ. Йошуа Ерихогийн ойролцоо байх үедээ нүд өргөн хартал эсрэг талд нь элдээ суглан гартаа барьсан хүн зогсож байв. Йошуа түүн дээр очин түүнээс та бидний талдуу бидний дайсны талдуу гэж асуусан тэр үгүй харин би эзний дайчдын жанжнаар ирээд байна гэхэд нь Йошуа нүрээрээ газар дунан түүнд мөргөөд миний эзэн зарцтай юу хэлгэсэн бол гэхэд эзний дайчдын жанжин Йошуа зогсож буй газар чинь ариун учраас хөлөөсөө шаахаага тайл гэхэд Йошуа ёсоор үлдлээ. Буулт хийх үед ядалт байгуулдаг. Бурханд буулт хийх үед бид илүү хүчрхэгждэг. Бурханд амьдралаа өргөл өөр зүйл буулт хийж магадгүй гэсэн айцаасаа салж чаддаг. Авралын цэргийг санаачлагч Вильям Бут хүний хүч чадлын хэр зэрэг агуу болохыг тухайн хүн амьдралаа Бурханд хэр зэрэг өргөснөөр тайлбарлаж болно гэж хэлсэн. Бурхан буулт хийдэг хүнийг л ашигладаг. Марийг Есүсийг болгохдоо авьяасдаг, чинээдэг, царайдаг байсан болохоор нь сонгоогүй юм. Мария Бурханд амьдралаа бүрэн төгс өргөсөн хүн байсан. Бурханы огт байж боломгүй төлөвлөгөөг Тэнгэр элч түүнд тайлбарлаж байхад эзний шивгчнийг харах тун хэлсэн үгсийн чин давгаа надад биелэх болтугай. Мария гэж. Ингээд Тэнгэр элч түүнийг орхин одлоо. Лук 1:38. Эзний шивгчнийг харах тун хэлсэн үгсийн чин давгаа надад биелэх болтугай гэж даруухнаар хариулсан Бурханд өргөсөн амьдралыг Бурхан ашиглахаас өөр агуу хүч зүйл үгүй. Тиймээс Бурхан Бурханд өөрийгөө бүрэн өрг. Тиймээс Бурхан захирагдах тун диаволыг эсэргүүц тэгвэл тэр та нараас зайлах бол. Яаков 4:7. Хүний амьдралын хамгийн сайн арга. Эцсийн эцэст хүн бүр хэн нэгэн хүн эсвэл ямар нэгэн зүйлд буулт хийдэг. Бурхан л биш бол бусад хүмүүсийн найдвар, мөнгө, уур хилэн, айдас, бардам зан, шунал, түүнчлэн өөрийн үзэл бодолд буулт хийх болдог. Бид Бурханыг хүндэтгэхийн тулд бүтээгдсэн. Хэрэв бид Бурханыг хүндэтгэхгүй бол хиймэл шүтэн хийгээд түүндээ буулт хийх болно. Бидэнд хэнд юунд буулт хийхээ сонгох эрх чөлөө бий. Харин тэр сонголтоос үүдэн гарах үр дүнгийн тухайд эрх чөлөө байдаггүй. Стенли Джонс хэрэв та Христэд буулт хийхгүй бол холион бантанд буулт хийх болно гэж хэлсэн. Бурханд амьдралаа өргөх нь амьдралын хамгийн сайн арга барил төдийгүй амьдралын цор ганц зөв зам юм. Өөр ямар ч зүйлд нэмэргүй. Бусад бүх арга нь цөхөрч, шантарч, өөрийгөө эвдэж сүйтгэхэд хүргэдэг. Кинг Джеймсийн Библи буулт хийхийг та нарын зүй ёсны үйлчлэл гэж хэлсэн байдаг. Ийм дагтуурнаараа Бурханы өрөв сэтгэлээр та нараас хичээнгүйлэн гуй. Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай, аймад, ариун тахил болгож өрг. Инхэн та нарын сүнслэг мөргөлмөө. Бурханд үйлсэх хамгийн ухаалаг арга. Амьдралаа тэр чигээр нь өргөнө гэдэг нь сэтгэлийн хөөрөл, тэнэглэл биш. Харин оюун ухааны ухаалаг үйлдэл юм. Иймд буулт хийх нь бид амьдралдаа хийж байгаа хамгийн хариуцлагатай сонголт юм. Тиймээс Паул гэртээ байсан ч, гэрээсээ холдсон ч түүнд таалагдах нь бидний эрмэлзэл билээ гэж ингэж хэлсэн. Бидний хамгийн ухаалаг үйлдэл хийж байгаа агшин бол Бурханд заа гэж хариулж байгаа агш юм. Хэдэн жил зарцуулдаг болохыг ч мэдэхгүй ч эцэст нь Бурханы бидэнд өгдөг ивэлийг хаадаг хамгийн том хүчин зүйл нь бид өөрсдөө бөгөөд өөрөөр хэлбэл бидний түшиг тулгуур, бардам зан, хувийн хүсэл тэмүүлэл гэдгийг ухаарах болно. Бид өөрсдийн төлөвлөгөөнд гол анхаарлаа хандуулдаг учраас Бурханы зорилгыг биелүүлж чадахгүй. Хэрэв Бурхан бидний дотор өөрийнхөө хамгийн агуу ажлыг хийнэ гэвэл яг одооноос эхлэх болно. Тиймээс бүх зүйлээ Бурханд өрг.
өнгөрсөндөө харамсах сэтгэл, одоогийн асуудал, ирээдүйн хүсэл тэмүүлэл, айдас, мөрөөдөл, сул тал, зуршил, шарх, мөн өөрийгөө дорд үзэх хүслийг хүртэл бүгдийг бурхан дэрэг. Христийг амьдралынхаа жолооны ард суулгаад гараа жолооноос ав. Бүү айхтун түүний гарт боломжгүй зүйл гэж байхгүй. Христээр захируулж байхад бид юу ч даван туулж чадна. Бид Паултай адил ийхүү хэлдэг болно. Надад хүч өгөгч түүгээр би бүгдийг хийж чаднаа. Хэмээн Филиппой 4:13 дахь номдэр хэлжээ. За Дамаск руу явах замдаа нүдэн Гэлба тухайн алдсны дараа Паул амьдралдаа буулт хийх мөчтэй тулгарсан хэрэг. Бурхан зарим хүмүүст далаас багтаа аргыг хэрэгэлдэг. Гэхдээ буулт хийх аргатай холбоогүйгээр буулт хийх нь зөвхөн нэг удаагийн үйл явдал биш. Паул би өдөр бүр үхдэг. 1-р Коринт 15:31 хичээлсэн байдаг. Ах トゥ нараа би өдөр бүр үхдэг. Бидний эзэн Есүс Христийн дотор миний бахархал болдог. Та нарын талаарх бахархлаар би батлая гэж байна. Буулт хийхийг цаг хугацаа болон дасгал гэдэг ухагтхуунтай холбож бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл буулт хийх нь амьдралын агшин бүр биелж бид насан туршдаа буулт хийх ёстой. Амьд тахлын асуудал нь түүнийг тавцын ширээнээс буулгаж болдогт байгаа юм. Тиймээс бид өдөр бүр 50 удаа амьдралаа өргөх хэрэгтэй болж магадгүй. Буулт хийх амьдрал нь өдөр бүрийн дадал зуршил болох учиртай. Есүс ингэж хэлсэн. Хэрэв хэн нэгэн миний араас явахыг хүсвэл тэр хүн өөрийгөө үгүйсгэн өдөр бүр загалмаагаа өөрч намайг даг гэжээ. Мөн намайг дагахын тулд өдөр болгон өөртөө амьдралаас дуртаяа татгалзах ёстой гэж Лук 9:23 дээр хэлж. Нэгэн зүйлийг сануулахыг хүсэж байна. Бид бүрэн төгс буулт хийж амьдрахаар шийдсэн сорилттой тулгарна. Буулт хийх нь заримдаа төвөгтэй, хүмүүс дургүй, зардал ихтэй, боломжгүй юм шиг байж ч болно. Хийхээр шийдснээс эрс ондоо зүйл хийх ч тохиолдол гарч болох юм. Оюутны авралын зар тараах нийгэмлэгийг үүсгэн байгуулагч 20-р зууны хамгийн агуу Христэд итгэгч удирдагчдын нэг болов Билл Брайт юм. Дэлхийд даяар байгаа авралын зарын холбооны гишүүд болон ашгийн бус ном тогтмол мөн тэрбум гаруй хүн үзсэн Есүс киногоор дамжуулан 150 сая гаруй хүн Христ рүү иргэн ирсэн бөгөөд тэд Тэнгэр улсын мөнхийн амьдралыг эдлэх хэрэгтэй болсон юм. Нэгэн өдөр Библиэс яагаад бурхан таныг хэрэглэж таны амьдралыг ингэж их ивэдэг юм бэ гэж асуухад би залуу байхдаа бурхантай гэрээ байгуулсан юм. Би шууд л гэрээгээ бичиж доор нь гар үсгээ зурсан. Тэр гэрээнд би энэ өдрөөс эхлэн Есүс Христийн боол гэж бичсэн байсан юм гэж хариулж билээ. Та ийм гэрээнд гар үсгийг зурсан уу? Тэгвэл бурхан таны амьдралд хийхийг хүсэж байгаа зүйлээ хийх гэхэд нь одоо хүртэл түүнтэй маргаж тэмцэж байна уу? Одоо бүгдийг өргөхгүй бурханы ивэд хайр болон түүний мэрэгүү ухаанд бүгд буулт хийх хэрэгтэй. За миний амьдралын зорилго юу вэ? Бодож тунгай мөргөлийн цөмөнд буулт хийх юм аа. Ишлэл чэйжлээ биеийнхээ эрхтнүүдийг бурханд өргөх зөвхт байдлын зэвсэг болгоно. За өөрөөсөө би амьдралынхаа аль хэсгийг бурханаас нуудаг вэ гэсэн. Энэ зааврын дагуу бүгдээрээ бодож тунгай ингээд дараагийн мөргөл маань энэ бурханд буулт хийх гайхамшигтай талаар хувийн кейсээ ярьж залбирах болно. Та бүхэн надтай хамт байгаарай. Үнэхээр миний амьдралын сүүлийн 20 жил бол үнэхээр үргэлж бурханд буулт хийсэн боловч миний амьдралын өмнө байсан маш олон ээдрээтэй асуудал одоо аз жаргалын илчлэл болон гэрэлтэж байгаа. Тийм учраас бурхан бол агуу гайхамшигтай